Жавхлан гэдэг хүн ер нь яг ямар сургууль төгссөн, үндсэн мэргэжил нь яг ер нь хөгжим бүжгийн сургууль төгссөн. Мэргэжил нь морин хуурч, дуучин, хөгжмийн багш, цөөхөл хөгжим удирдаач гэдэг чиглэлээр ажиллах боломжтой юм нэг 4 мэргэжил байдаг. Дараа нь Москвагийн соёл урлагийн сургуулийг төгссөн продюсерийн мэргэжлийг эзэмшсэн. ийм олон мэргэжлүүдийг яагаад ингэж нэг дор сонгосон юм бол? Тэгэхээр ямар ч байсан нэг юмыг сонгоцсон тэр нь болохоор соёл урлагийн зам руу ингээд хөтөлсөн. Морин хуурч гэдэг. Одоо 5 дугаар ангиас. Тэгээд хөгжим бүжгээс өөр юуг авах боломжтой вэ гэсэн чинь нөгөө давхар ангид явах боломжтой байсан. Нэгдэж би нөгөө хөгжмөөр ярьдаг юм бод хөгжим дээр нэмэх нөгөө үг нэмчингууд дууны урлаг болсон. Тэгээд дууны урлагийг одоо ингээд давхар сурах боломжтой болсон. За тэгээд энэ хөгжим уран бүтээлчдийг тэгвэл удирдан чиглүүлж байгаа ямар хүн байдгийг бэ гэхээр тэнд нэг удирдаач гэдэг нэг хөгжмийн удирдаач гэдэг нэг хүн байгаа. Тэгээд тэрийг ерөнхийдөө сайн мэдрэх юм бол тэр нөгөө хөгжмийн галтгоо гэдэг юмыг нэлээд сайн бүрэн эзэмших боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд яг мэдээж нөгөө тэр үед хөгжмийн багшаар ингээд бас багшлаг гаргах зөв энэ гэдэг хичээл ордог гэсэн учраас хөгжмийн багшаар ажиллах боломжтой. Тэгэхээр ер нь бол тэр хөгжим бүжиг сурд нэгэнд хөгжим бүжиг гэдэг сургуульд орсон. Тэрнээс яаж л бүх боломжоор нэг хүн одоо бүх боломжоор авах боломжтой бүгдийг л авах гэж оролцсон хэлбэр.